Оо за. Оо за. Оо за. Оо за. За. Оо за. Оо за. Оо за. За. Оо за. Оо за за за. За яагаад сонсч чадах вэ? Би тийм сүнс мүнстэй юм дургүй. Болсон явдал дуртай. Тэгээ тийм сүнстэй юм сонсохоор айгаад нөгөө Сүнстэй ганцаараа гоож. Сүнстэй гэсэн чинь нэг инээдмэн болоод дуусчих би бүр ингээл болоо юм уу ариунаа ярьж өгсөн чинь. Би одоо найзгаа айлахгүйгээд одоо айл болох юу тэнэттэй ярьлаа шүү дээ. Айгадах юм байх шүү дээ. Өө тэрийг хүмүүс ингээд ерөөсөө айгаад ерөөсөө сонсоогүй юм шүү. Тэр хэсгийг ингээд гүйлгээдсэн юм шүү. Тэгсэн баха би лав ихний дууг ингээд сонсчод за болин айгу бол улаан дээлтэй хүүхэн улаанууд мөдтэй хаануудтай хараа зогсож идэг юм байх гэж одоо тэгээ болцсон шууд. Гэхдээ тэр төгсгөлийн эффект энэ төр бол амар хийсэн байлээ. Амар эсэл нэрээ тий. Гараа гаргасан шүү. Яста гар мараа гаргасан байлээ. Амар гаргасан. Яна гараа гаргасан юм бүр сонсдгүй нас. Өш заяагийн юун дээр би нөгөө сэтгэлийг шиг лөө ямар аяад үлээ. Та мөргөл мөх. Биш сэтгэлийн шиг лөө. Мэдгүй ямар ч нэг Монгол ая зөөд нь штэ. Нэг амар гонхтой. Тим юм тавьсан чинь YouTube-ээс нөгөө юуны клейм орж ирээд copywriting клейм орж ирээд тэгээд тэгсэн чинь клейм хийж байгаа компани хятад компани л шүү дээ. Сонирхоо. Хөөх тийм үү? Харин тийм. Зарчилтэй тий. Харин юугаа зарцсан л юм шиг үлээ. Тэгээд хятад компани клейм хийж орж ижилж тэнгүүт нь би солиод ондоо юм тавьчих. Тэгсэн чинь хүмүүсийг ойлолцсон юм шүү. За яа. Инээлгсдсэн чи. Тий. Тийм юу инээдтэй юм уншлаа ухааны бодоол байсан чинь хүмүүс амар яасан байлээ. Хүмүүс ойлсон. Уйлын инээсэн гэсэн. Гэхдээ заяа хөрхөн уншсан байл ш тэрийг. Тийм үү? Гоё юмсан. Ээжээ. Тэр чинь миний 3 цагийн хөдөлмөр байсан. Бүр 3 цаг. Мангар игдүүтэй уншснаа нөгөөт нь амар сайд майд энэ төр болж ирээд төсгөлтөө. Над руу тэр нөгөө тэр юуг нь зургийг хийсэн. Тэр нэг Японы Kawon гинөө ямар ч гинөө тийм анимегийн охин гинөө. Тийм үү? Тийм тэр нэг айгу бүтлгүй юм гинэ. Айгу бүтлгүй охин гинэ. Тэгээд над руу харин хүн явуулсан байсан. Яагаад чи энийг яац? Яагаад энэ зургийг сонгосон гэ? Тэгээ би гайхаад би сонгоогүй хүн надад сонгосон гэсэн чинь энэ айгу бүтлгүй охин. Би тэгээд өчтөр нэг ангийн үзсэн айгу бүтлгүй охин лээ. Тэгээ яг надтай амар адилхан охин байлээ. Таарсан юм шиг үнэ. Бүр нэрээ таарсан би тэгээд яг ингээд нэг юм ярьж аваагүй. Яг ярьж байгаа нэ байгаа байдал нь бол яг нэг юм ерөн төхөж чадсан би тэгээд ямар одоо бодож намайг бодож хийсэн юм баг та тэр зургийг. Би зүгээр Google дээр search хийж байгаа л олцсон шүү дээ. Энэ яг болох юм байна гэж тал. Юу гэж search хийсэн сонирн байна? Ryan Leonard гэвчлээ. Тийм захаа бичиж байгаа юм бичсэн. Тэгээд тэгсэн чи тийм гараад ирсэн. Зүгээр writing letter гэсэн чинь нэт нь гараад ирчихэж байгаа юм те. Харин тийм. Гэхдээ картун гэсэн баха. Картун одоо манай заяаг ингээд анимегийн хин гинэ нэр нь нэр нь зааж юу гэсэн баха ямар ч гэсэн нэг тийм рок бандтай тийм хамтлагийн охтуудын тухай гардаг. Юу вэ? Аниме вэ? Айгу хөөрхөл юм байлээ. Би эхний ангийн өчтөр бүр нэг зорж үзүү хүн над руу тэгж чичглэр нь энийг чамтай амар адилхан хүн байлээ гэд. За тэр охины нэрийг мэддэг сонсогч нар байх юм бол коммент дээр бичээрэй. Тэгээд заяад тэр нэрийг бол одоо хэдүүлээ. Никнейм болгож билэглээ. За ёо. Хүүе, төрсөн өдөр юу болов? Тийм. Миний төрсөн өдөр дуулж өгөхгүй байсан юм уу ч таа. Тэгэл та. Амар юм бэ. Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday dear. Happy birthday to you. За баярлалаа. Thank you very much. Тэгээд өчтөр бол төсөө өдөр тэмдэглэг байгаа. Манай roommate найз маань
битээр болохоор амарсан юу яасан ахгүй. Нэг имлэгт зэрэг төрсөн юм билээ. Манай хоёр ээж яг нэг палатанд байсан ч үлээ дээ. What? Вау, тийм үү? Тий. Тэгээд хоёулаа зэрэг төрөөд тэгээд амьдралаа тустай амьдарч байгаа гэсэн дараа нь уулзаад найзад болцсон байхгүй юу? Вау. Тэгээд өнөөдөр суусан шүү. Харин тийм. Суух хэрэгтэй биш үү? Нөгөө чи угаасаа хүнтэй сүү тавьсан boyfriend юм. Сүү мө хамаагүй шүү дээ гэлээ. Хоёр юу солигдсон юм шүү имлэг та. Магадгүй. Тэгээд өнөөдөр болохоор азагийн төрс өдөр байхгүй юу? Яг надаас 10 хэдэн цагийн дараа төрсөн ч үлдээ тиймэрхүү юм билээ. Бараг нэг өдрийн цаа. За азаадаа бас баярын дүргий. Тийм азаа төрс өдрийн баярын мэдрэг. Төрс өдрийн төргий. Энэ эпизодыг сонсдог байгаа. Манай сонсогч. Хүүшээ тойрын киног үзээ. Үй тэрийг яриа гэдэг. Oh my goodness. Гэтэ үйл явдал модлын бол ярихгүй шүү дээ. Зүгээр амар юу. Гэтэ эвэлийн бүкс гоё байсан. Тийм байлээ. Гоё бүкстэй залуу байна лээ. Баярлаа. Тэгээ болчдөг тий. Кино is бүксээрээ дуусчдаг тий. Гоё бүкс. Шалтгаан харагдсан сайхан байлаа. За, ер нь бол одоо typical ойлголт чинь гадаад эрэгтэй хүнтэй суусан эмэгтэй монгол хүмүүс айгу олон байдаг гэж ойлгогддог шүү дээ. Яг тийм амьдралыг ч гэсэн зарим хүмүүс ихэнх нь ерөөхдөө мэддэг байх тий. Танаа кино болохоор зэрэг яг монгол эрэгтэй хүн гадаад эмэгтэй хүнтэй суугаад хэрхэн одоо гэр бүлийн асуудалд орж байгааг харуулсан сайхан кино олсон байлээ. Тэгээ яг айгүй тийм өөр өнцгөр харсан байлээ. Одоо бодвол мэрэгжлийн хүмүүс болохоор зэрэг мэдээж шал өөр л хальтаа. Тэгээд нөгөө нэг байдаг л монгол киноос арай өөр кино олсон байлээ гэж би дүнсэн. Яг миний үздэг төрлийн кино байсан. Тэгээ айгүй гоё таалагдсан. Тэгээ нэг юм амьдралтай амар ойрхон кино. Тэгээ дээрэс нь амар олон зүйл дээр ингээ өөрийгөө амар харж авч байгаа юм санагдсан. Ингээл одоо юу гэдэг гадаад хүнтэй найзлах ч юм уу эсвэл гадаадд амьдрах тэгэл ингээл хүмүүсийн хоорондын харилцаа киноны төгсгөл ингээл уулзаал яана ингээд тэгж яахгүй шүү дээ. Киноны төгсгөлд ингээд одоо төгсгөл хэсэгтэр ч юм ингээд амар олон зүйл дээр өөрийгөө амар харж байгаа юм шиг олон хүмүүс ингээ харж байгаа юм санагдсан. Тэгээд нэг юм амьдралд ойрхон нэр ийм юм байдаг шүү дээ. Тэр мэдрэмжүүдийг ингээд айгүй олон кинонд айгүй гой мэдрэмжүүд гарсан. Тэгээд тэрийг ингээд нэг юм өөрөө яг мэдэрч үзсэн болохоор ч тэр юм ингээд нэг илүү ойрхон санагдаад амар гоё байсан надад бол. Бас инээдтэй юм болохоор яг ингээд эвэл англиар ярихлаар монголоор яриад байгаа юм надад санагдаад байна. Эвэлийн нөгөө монголоор ярьдığını мэдэн штэ тий. Тэгэхээр яг ингээд нэг эвэл яг тэр хоолоогоор ингээд англиар ярихаар яг нэг юм яг тэр хоолоогоор ингээд биш шууд ингээд монголоор ингээд яг орчуулад тэгээд ингээд сонсоодсэн гэж би хөөх ямар гоё яа. Эвэлийг барыг тэр чигт монголоор үзэр хагаад дууссан. Тэгээд тэр кинонд дэр азаа гард юм бэлээ. Тийм тэгээд айгүй гоё санагдсан юм бол. Тэгээд бас тэр юуг нь ярьж болохгүй хаа тий. Деталийн ярьж болохгүй хаа. Деталийн ярьж болохгүй хаа. Тий, өстой галзуу байсан. Тэр бол ял тиймэрхүү зураг авалт маалт бол хэцүү байдаг байх гэж бодсон. Тийм. Тэр бол өмнөх эпизод ярьсан байгаа. Харин тий. Үгүй нөө эмэгтэй хүний хувьд бол бүр амар хэцүү байдаг байх гэж би бодсон ерөөсөө. Ивэл сонь санагдаагүй. Яг нөгөө эмэгтэйгийнх нь хувьд ингээд хүүх яадаг юм бол гэж бодсон ер нь бол. Яа, тэр бол бас ганц нүцгэн зураг авах гэж буу юм болж байгаа юм чи. За энэ тухай ивэл өөрийнхөө мэдрэмжийг 1-р удирлын 7-р дугаард ярьсан байгаа. Та бүхэн сонсоорой. За сэдвээ сонгоцгоё. 1-ээс 20 хүртэл тоог оруулаад дурын 1 тоо гарч ирэх гэж байна. Одоо бол ер нь сонголт нэлээд бага болсон байгаа. За 7. За 7. Хурим хийх ёстой юу? Хэрэгтэй юу? Шаардлагатай юу? Энэ юу хэрэгтэй юм уу? Журналын ихнээс үсгээр ариун нэг архин дээр бас гарч ирсэн байгаа. Гэтэ яриа. Ариун нэг нохоод барьдаг мод болголоо. За тийм ээ би гуйл мод байна. За. Би бол хурмын одоо эсрэг байр суурьтай байдаг гэхин чааш нэг хүмүүс тийдэг штэ эмэгтэй хүн бол төрснийх эмэгтэй хүн хурмын балааж өмсөж үзэх хэрэгтэй нөгөө гэрэл хэслийн ордонд алхаж үзэх хэрэгтэй эмэгтэй тэгэл тийдэг штэ тий би бол тэрний эсрэг байр суурьтай байдаг ер нь бол хурим тий
Надад яг жоохон төвхтэй санагдаад байдیں۔ Эцэц тэр нь хиний төлөөч тэр бүхнийг хийх гээд байгаа. Тэг яг хоёулаач баярлж чадсан юм байхгүй амар бөө стресс нөгөөтг нь тэгэл амар их зартал. Тэрний оронд би тэр сайхан тэр мөнгөөрөө сайхан хойлох нь амар гоё аялалд явчмаар санагдтыг. Хойлох нь тэмдэглээл. За хойлох нь ч юу юм? Ерөнхийдөө нэг юм миний төсөөлөл хормын тухай төсөөлөл нэг юм ой цойрхоод те нэг юм жижигхэн нэг юм жоохон натуртай нэг газар юм хальтхын юм зүгээр нэг юм тайзрах юм зассан болол тэгэл яг нэг 20 үнэтэй 20 үнийн жижигхэн цомхон юм нөгөө ёслол хийгээл те зүгээр бүгдээ солилцоол хоёлоо биеиндээ ингээд нөгөө нэг амлалтаа өгдөг ч юм нэг тиймэрхүү байдлаар цомхон тэмдэглээл тэгэл шууд бай гэж бит хоёр явчихна гэж би төсөөлдөг. Тэгээд харин юу тэр аяллаа бол амар гоё хийн гэж боддог. За ээж тэгвэл за ингээ ариуна ингээд хормыг бол тэгвэл нэг амар тийм шаардлагатай гэж үзэхгүй юм биш те. Яг хоо байвал нэг жижигхэн ингээл өнгөрчий гэж бодоод байгаа юм шүү дээ. Тэр ёс төдий гэдэг лөө. Тийм. Ёс төдий. Яг нэг хормын зураг гэж бол ахуулах байх нэ хоёлаа тий яг бит хоёр гэрэлжсэн шүү гэдгээ бол нэг яаж ахуулах байх. Гэтэ тэр нэг амар юу шаардлагатай заавал байх ёстой зүйл бол бас биш. Тэгээд нэг ийм бодол төрсөн. Би нэг хормын зохион байгуулалтанд яваад гэж ярьжсэн шүү дээ. Нэг юунд ажилладаг байх та. Тэгээд тэгсэн чинь тэр надад бүр айгүй тийм стрессний байсан байхгүй юу? Бүр үнэхээр их ажилтай. Тэгээд нөгөө нэг яг хормилж байгаа хоёрыг ингээ харахаар зэрэг нэг юм тэр маань яаж байгаа бол энэ маань яаж байгаа бол гэдэг нэг амар юм санаа зовсон зүйл айгүй ихтэй. Тэгээд та нар ингээд яг өөртөө ингээ зүгээр тайван баярлаа. Бид нар ингээ бүх юм зохицуулсан та хоёр зүгээр л тийч ингээ баярлчих гэхээр нөгөөдөл нь баярлж чадахгүй. Одоо энэний араас юм явах хэрэгтэй. Тэрний ачваа гэл ингээл суудал дээр тайван сууж чадахгүй өндөлцөөл те. Тэгэл тэрний хормын зардал мартал бүр хамдаггүй их заяа бүр амар их. Тэгэл нөгөө өөртөө таниад байгаа ч юм уу танихгүй ч байгаа ч юм уу зочтой. Тэгээд найз нөхд нь ингээд нэг юм хөөрхөн амтам нэг буланд ингээд нэг суцгаацсан заяа. Тэгээд нөгөөдөлтэйгээ ингээд бас нэг баярлж ингээд чадчих матахгүй. Тэгээ ингээд ширээ мөрөн дээр ингээд очихоор зэрэг манай нэг юм хөрөм амар юм ядаргаатай болт юм санагдсан. Монгол яг хөрөм. Хийвэл яг нэг юм цомхон тэг амар дотны яг надаа ингээд чин сэтгэлээсээ баяр хүргэж чадхаар хүмүүсээ л авчраал тэгэл пак гэж нэг 2 цаг яслал тэгэл явчихаар тэр нь зүгээр санагдсан. Мөнгөн ч хэмнэлтэй стресст нь ч одоо стресст гинж баг өөртөндөө дурсамжтай тийм гоё жижигэн цомхон өрм гэж одоо хийвэл тэгтээ заавал хийх ёстой бол биш. За. Ивэл шууд надад очиж байгаа юм уу? Яаж байгаа юм даа. Үгүй яах тэгвэл заяагаар дамжих уу? Заяаг удаа байх юм уу? Би бас нэг гуйлан байна. Би хөвдөө болвол ер нь бол том хөрм их дуртай байгаа. За өстой гоё контраст гарч иж шүү. Тэнд жижиг энэ том. За харин тийм. Би бол яг өөрөө болвол ер нь нэлээд бэлтэж пландж агаад тэгээд ер нь бол тийм нэг санаанд хүрсэн тиймэрхүү хоримтой болъё л гэж ер нь боддог. Гэхдээ амар том but байгаа. Тэр юу гэхээр ер нь бол надад бол хормаасаа илүү ханимун нь чухал юм шиг санагдсан. Тийм яг манай ах ч одоо их нэртэй хорим хийгээ тэгээд ханимунд явсаахгүй. Гэхдээ ингээл яг хормынхаа тухайд урсаж ярьдаг. Гэхдээ яг ингээд бүр их санаанд нь сэтгэл санаанд нь хүрсэн юм нь юу гэхээр тэр Италиар аялал, Францаар аялал, Праг орол, ийш тийш ийм юм ийдсэн ингэж хүн яасан, ийм калчертэй байдгийм бэлээ. Ийм лээд ингээд бүр ингээд мартагдахгүй тийм гоё ингээд шал өөр калчер хороо ертөнцийг үзэж ирээд ер нь бол тийм нүд тайлсан экспириенсүүд илүү их хүнд сэтгэлд нь суусан юм шиг санагдсан. Тэгээ гол юм болохоор яг ариун нэг хэлж байгаатай адилхан тэгж энэ хүн яаж байгаа бол тэр хүн яаж байгаа бол гэл тийм юмд санаа зовж одоо хорим зөрөм гэл тийм санаа зовж боддохын оронд яг хайртай гэрэл гэж байгаа хүнтэйгээ гоё цаг өнгөрөөсөн байгаа байхгүй юу? 2 3 7 хоног. Яг гоё юм үзээ. Тэгээд яг ингээд хамтдаа аз жаргалтай байж чадсан. Тэр нь илүү их чухал юм шиг надад санагдсан. Тэгэхээр бол яг тэг хин нэгэнд ингээд одоо жишээл заав үз хормаа хийх үү эсвэл бол одоо ингээд гоё ингээд ханы юмнээ сайхан хийгээд гоё аялаа те Япон солонгос ч юм уу те Европын явах уу гэсэн тийм одоо нөхцөл байдал таарах юм бол ирээдүйд бол юу илүү их дурсгалтай юу илүү их аз жаргал хүргэх вэ гэхлээрэ аялалд явах нь илүү их одоо
төлсөн мөнгөөрөө илүү их одоо аз жаргалтай худалдаж авах гэж би бодож байгаа. Гэхдээ тэгэж хэлснийхаа дараа бол нэмэх юм юу гэхээр би бол өөрөө бол ер нь бол яг төгс нөхцөл байдалд бол том хоримтой. Тэгээд тэрнийхаа дараа бол яг сэтгэл төрсөн ханимунтай байх бол плантай байгаа. Эсвэл тийм юм хүсдэг. Гэхдээ яг аль нэг нь л одоо мөнгө зөнгөний асуудал гараад нэг нь л чадна гэх юм бол ханимунд явах нь илүү их чухал хаа гэж бодож байна. Тийм ээ. Хэдэн үнэтэй хөрм их юм? Мэдээгүй тэгэл нэг 100-аас 500. 500 гэж тоо. 200 байхад зүгээр байх билгүй дээ. 200 өдөр хүмүүс өрөөл. Тэгээ яг wearing болохоор тэгэл өөр хүмүүс нь ихсэл идэм билээ шүү дээ. Ямар. Тэгэл дээ. Тэгэл манай ахын wearing дээр бас нэг олон хүмүүс өрөхгүй гэж тэгээд нэлээд олон хүмүүс ирцэн байсан. Эцэн. Тийм тэгээ тэр нь болохоор олон хүмүүс өрөхгүй гэж хийгээд баахан ирцээс аахгүй. Сансаас илүү хүмүүс өрж тараад. Тэгэхээр миний бодлоор бол яг гайгүй хүмүүс өрөндөө гэх юм бол бас баахан хүмүүс л өрөх байхаа. Тэгэхээр угаасаа айгүй олон найзууд тэгээ гэрүүл мэрүүл энэ төргээл Монголд байгаа гэрүүл, энд байгаа найз нөхөд энэ төргээл энд байгаа гэрүүл энэ төргээл бас олон хүмүүс болох бах. Тэгээд ялангуяа одоо энд гадаад хүнтэй гэрлэлээ гэж бодох юм бол тий би Монголоос гэрүүлээ авчрах юм уу тэгэл том хөрмигээд яг ингээд мөнгө төгрөг асуудалгүй байлаа гэж бодох юм бол би Монголоос бүх гэрүүл найз хүмүүсээ иш авчраал тэгэл өөр хотод амьдардаг найзууд маань хуржээл тэдний хотел энэ төргээл тэгсэн хамт амьдардаг хүмүүс маань өөрөө одоо эхнэр маань өөрөө тэгэл Нью-Йоркийн хүн байлаа гэж бодоход тэгэл тэндээсээ баахан хүмүүс авчаад эсвэл бол одоо мэдгүй Чикаго гэд амьдардаг байлаа гэхэд Чикагоос гэрүүлээ авчна гэл тиймэрхүү зардал мардал гээл олон хүмүүс тал талаас амьдрал чинь зөндөө олон хүмүүс уулзсан байгаа шүү дээ. Хамт ажилладаг энэ төргээл тэгэхээр бас олон хүнтэй өртөг өндөртэй юм болох байх гэж бодож байна. Яг санснаар хийх юм бол ханд бид гурыг өрөх юм. Асууц хариулаач надад гэж. Ариуна заяа өрнө од лайвдж болно. Окей. Гурлын тейбл дээр суулгах юм болов гэж бодсон чинь за окей. Гурлаа special odds table дээр суулгана. За тэгээд хүмүүс очиж гар юусаа авдаг. За ёо. За. Би амираа тэнийг юм ярих чинь заяа. Нөгөө би юусэн хормын гэж боддгоос аахгүй. Ягаад вэ гэсэн бэ гэхээр нөгөө манай хамаатны нэлийн олон эгч нар хормоо хийгээд тэгээ манай ер нь хамаатнууд айгүй олон эмэгтэй үнтэй байхгүй юу. Тэгээд дандаа хормын ордонд хормоо хийсэн хүмүүс дандаа салчаадсан байхгүй юу. Тэгээд ном уншуулт тэгээд цагаан балаж. Тэгээ манай эмээ илүү за нэг хүн надад хийж хэлсэн. Эмээ илүү нэг хүн хэлжсэн байхгүй юу. Манай хамаатны л нэг хүн хэлжсэн. Хормын ордонд битгий хормоо хий салчаад идэв гэжсэн байхгүй юу. Ер нь хорин битгий хий салчаад идэв гэд нэг юм тиймэрхүү юм ярьсан. Тэгээ би хүүх ямар сони за тэгвэл яшиг хормоо хийгээд яах юм ах ингэж мэж бодоо. Тэгээ ерөөсө хормоо хийн гэж боддгоос аахгүй. Мэдгүй ерөөсө тархин нэг тийм байгаагүй. Тэгээд би хүний хормонд ч явж үзээгүй. Тэгээ ер нь бол хорим гэдгийг ямар гэдгийг ер нь бол төсөөлөл баг байхгүй хүн сууж байгаа байхгүй. Тэгж жагаад саяхнаас түрүү жилээс би нэг юм эндхийн Германы нэвтрүүлэг байдаг байхгүй. Гэтэ Америкч гэсэн байд юм шиг лээ. Одоо нөгөө анхны харцаараа шууд ингээд хоёр хүнийг ингээд тааруулчихна. Одоо тааруулаад тэгээ шууд ингээд хөрмөлүүлдэг. Анхны харцаараа бибин дээр хормон дээрээ таардаг. Тэгээд яг тийм нэвтрүүлэг ингээд үзсэн чинь амар гой санагдсан. Тэгээл тэр хоёр ингээд бибинийг анх хараал ингээд хормон дээр тэгээ тэр хормон дандаа ер нь бол жижигэн л болж байгаа юм л нэг 30-40 хүн ирсэн. Тэгээл хоёул ингээл уйлж муулаал нэх гой ингээл би биндээ айгуу гой амлалт мамлалт өгөөл айгуу гой санагдсан. Тэгэл би хормыг чинь ямар гоё юм бэ гэж яг тэндээс нэг юм хормын гоёыг одоо мэдэрсэн гэдэг юм уу. Гэтэ яг тэр хоёр чинь би бинийг танихгүй л хоёр хүн сууж байгаа байхгүй хормыг гэд. Тэгээ би хормын байвал гоё юм байна да гэж бодсон. Гэхдээ бас яг ариуна шиг нөгөө амар их ажиллагаатай санагдсан гэл хүмүүс өөрн тэрийг өөрчүүл нөгөөх нь гомдчихно тэрийг өөрөхгүй бол болохгүй гэл ингээл асуудалтай учраас ер нь бол хормын байвал хоёулах найна гэж боддог. Яг нөхөртөөгөө тэгэл би тэгэл бүр ингээд ойр дотны нэг аруулаа моруулаа биш. Хоёулахнаа л юм биш үү? Тийм. Тэгээд аруулахнаа гэхэр чинь би одоо ариуныг өрчөөд бас нэг өөр найз авирахаа болчвол
дараа нь ингээм амар асуудал болох учраас ер нь бол нэг юм хоёулахны хийвэл айгу зүгээр юм байна гэж бодсон. Тэгэл энэ чи ер нь айгу амар юмэд юм байлаа шүү. Юу. Гэрч хэрэгтэй шүү дээ. Гэрчэл авчаачтай. Үгүй тэр гэрчтэй нөгөө багтдаг хүн байгаад юм байлаа. Гэтэ мэдгүй тэгэл гэрчмэс гэжсэнс яг юм өөрөө би биэндээ гоё одоо дурсамж үлдээгээл тийм байл гоё байх гэж бодсон шүү. Тэг хоёулахнаа хийн гэж ер нь бол тархиндаа бодсон байгаа. Гэтэ хөрмөө хийх гэж мэдгүй байгаа учраас хийвэл ер нь бол хоёулаа хийн. Гэтэ хийгээсэй. Хөрм бас хийчмээр л байна. Тэгсээ нөгөө хүнээ бас сонсох хэрэгтэй байх л та. Нөгөө найз залгамнайг бол найз залуу ч юм уу нөхөр болох ч юм яахан би хоёулаа хөрмөө гэд яах юм ах юм гэвэл бас амар асуудал. Мэдгүй ер нь бол гэтэ хийвэл хоёулаа пункт дуусаа. За би бол хорин бол шаардлагатай гэж боддیں۔ Зүгээр том уу жижиг үү гэдэг тухайн хүмүүсийн л асуудал л та. Хорин гэдэг чинь тэгэл хоёр хүн бие биенийхээ хайр сэтгэлийг бие биентэй дотн харилцаагаа нөгөө тэмдэглэж байгаа одоо баярт үйл явдал эцэст те. Тийм болохоор тэрийг заавал тэр celebrate хийх хэрэгтэй гэж боддیں۔ Хүмүүс ингээд хормыг харахаар нөгөө яг хоёр хос ингээд баярлах биш. Нөгөө тэрэн дээр ирцэг хүмүүсийг баярлуулах гэж ингээд амар их стресс болоод байгаа юм санагдаад байгаа байхгүй. Би ингээд хараад хаар. Тэгээд тэрнээс ахгуулаа нөгөө wearing planner гэдэг чинь бүр ингээд тусдаа мэрэгжил байна шүү дээ. Бүр ингээд энэ олон хүмүүсийн стрессийг зохицуулж өгдөг. Тийм учраас зүгээр хурим хийх юм бол зөвхөн энэ хоёр хүн одоо нөгөө гэрэлж байгаа хоёр хос ажиргалтай байхаар л тэр оройг л гоё жижигхэн цомхоонд л хийжүүл зүгээр юм болов гэж боддоо шүү дээ. Түүншил нэг хоёр талын бүх ингээл хамаатан сад бүх найзууд мажуудаад энэчнээс бэлэг хаялцаал тэнчнээс мөнгө хаялцаал ингээл ингэдэг ийм хором бол надад амар төвхтэй юм шиг санагдтыг. Тэгэл нэг амар нөгөө юу өдөр судар мудар ном зом лам мамдаал те тэгсэн мөртлөө 50 хүн салцсан л гэдэг хөөх те. Тэгэхээр нэг тийм амар сүртэй юм бол хэрэггүй. Зүгээр яг нэг оройг хоёр хүн ингээл гоё. Түрүү ариун хэлсэн шүү дээ. Нэг жохон цомхон нэгэн тайцсаал яг ингээл тэр хоёр хүн ажиргалтай байхаар л тэр оройг шидчихвэл зүгээр юм шиг санагдтыг. Зүгээр хийх хувьд бол хором гэж байхын хувьд бол байх хэрэгтэй гэж боддог. Бид эмэгтэй хүн болгоно л мөрөөдөл болоо гэж бодсон шүү дээ. Нөгөө ийм гоё цагаан те хормын плаж өмсөөл ингээл за монголчууд ингэж айлаар алхдаг лөө алхахгүй те. За одоо ч айлаар алхдаг болсон л байна те. Айлаар ингэж алхаж малхаал гэдэг чинь бас эмэгтэй хүмүүсийн бас нөгөө мөрөөдлүүдийн нэг болоо гэж боддог шүү дээ. Тэ. Тэгэхээр бас би их нэртэй болох юм бол бас тэр нэг мөрөөдлийн ч гэсэн биелүүлж өгье гэж бодголох. Бас сонин контраст нэрээ те. Амар эргэжүүдийг би хормыг амар төвшөөдөг бах гэсэн бодолтой байдаг гэсэн чинь яагаад чи. Тэгсэн чинь манай хоёр амар л хуримлаг хүмүүс байна. Хоёр гэсэн чинь хуримлаг биш хоёр гар ээждэг юм. Тэ. Ягаад чи хурмыг дандаа хөвчлэн эмгтээчүүд нь л санаачилж байхтай нэг илүү их нөгөө сэтгэлэн догдолж хүлээдэг гэдгийг би боддог байсан шин. Тэгсэн чинь эмгтээчүүд ч гэсэн бас догдолт юм байна гэдгийг та хоёрын ярианаас ойлгож байна. Тэгээд юу та ярьж байгаа цайд би нэг юм бодож олсон ч гэх шиг. Юу тэгээ хурмын зардал гэж ярьж байгаа шүү дээ. Энэ зардал дээр нөгөө нэг хамгийн том байр суурь эзэлдэг нь юу? Хамтлаг дуучдын тоглолт энэ төр гээл амар өндөр нөгөө хүмүүсийг авчирал тий. Тэгээ тэр өстө яг нөгөө үндэ нөгөө одоо яг хин илүү чинь сад хуурмижин гэдгээр амар хамтад дууч авчирсан гэдгээр бас шал хоорондоо ингэж нөгөө өрсөлдөд идэв шүү. Тэрний хурим дээр тэр байсан тэгвэл тэрийг одоо уус авчирна гээл заа. Тэгэл амар өндөөдөөс 320 сая маяч гэж ах шиг бүр антибресс вариант. Тэрний орон зүгээр л 20 саяар би хаагуур аялж болох вэ те тиймстэй явах. Би бол ингэж бодсон ш. Тэр нэг за зөвхөн монголчууд биш би нөгөө Crazy Rich Asians гэх киног үзээд ерөөсөө манай Азууд нэг ийм өвчтэй юм байна л гэж бодсон ш. Нөгөө цээж өвчтэй. Бид тэ хором мөрмиг амар тийм нүсэр тэмдэглэх. Ер нь баярыг ингэж нүсэр тэмдэглэх гэж юу яадаг. Одоо ирмэлцдэг. Тэгээд юу ярих гэж би миний бодлоор зүгээр асуудлыг ингэж шийдэж болох юм шиг санагдсан шүү дээ. Би түрүүн хэлсэн шүү дээ. Wedding planner гэдэг энд бүр ингээд тусдаа мэрэгжил байна шүү дээ. Тэнгүүт ингээд гэрлэх гэж байгаа хүмүүс окей бит хоёрт ийм л мөнгө байна. Тэ одоо хитэн 10 сая ч юм 5 сая ч юм. За энэ л багтаагаадах.
Тэнгүүт тэр хүн чинь нэг план гаргана штэ. За тэдэн хүн урьж болоод ийм ресторан ингэж болж байна. Гэл тэгэхэд яг одоо нэг за тойрын хурим дээр нэг 100 л ирэхээр байна гэл тэнгүүт яг 100% тааруулж зочин мөчнө яадаг ч юм уу. Тэгэхээр амар олон стрессийг амар олон тоо бодолтыг хасах юм болов гэж боддог шүү. Гэхдээ тэр дууж мууж өөрөх юм ямар шаардлагатай энэ чинь нэг юм. Харин тий яагаад миний хувьд бол ингээд найзууд маань надад дуулаа өгчөд болно шүү. Сайхан тэгэл гитартаа ирээ ба гэл дуулаад ариуна нэг сайхан дуулаад од нэг үгэлж өгөөл тэгэл надад тэгэл баярлаа гэл би бол надад бол тэгвэл гоё илүү нэг дуулдаг хүмүүсээр дуулвал одоо би дуулдаг чинь билүү. Яар хормонд иржээж тоглолт үзэх гээд байгаа шүү тийм үстэй. Харин тий. Гэтэ яг хөө би зөндөө урлагийн найзууд байна л да. Тэд чинь бас тэрүүгээр чинь бас орлогын их өсвөрүүдийн нэг штэ. Тэр чинь хурим гэдэг чинь заримдаа нөгөө ташны балжин юм хоёр чинь давхц махчаар тэд чинь бүр өдөрт хэдэн зуун тоглолттой болчтой юм л штэ. 10 20 100 чашаа 10 20 тоглолт моголт болчтой. Гэхдээ би хурмээ хийж байгаа юм бол come on энэ орой би миний ихнэр хоёрын л орой болохоос та нарт тоглолт үзүүлэх гэж ирээгүй штэ. Тийм штэ. Тэг гол нь хүмүүс тэгж бодохгүй байна найзаа. Хүмүүс бүр ямар тэнэг үйл гаргадаг гэж зарим нь би нэг хөрөм дээр бас байсан юм а тэгсэн чинь 3 сая төгрөг өгч байгаа аахгүй юу? Нөгөө бэлгээр бас амар өрсөлддөг. Тэгээд 3 сая төгрөг өгч байгаагийнхаа 3 саяга мянгатын дэвсгэртээр заяа гагаад ирцэн. Тэгээд тэгснэ ийм амар юм бодолтой мөнгөцөн заа май хос хоёртоо юм уу гэдэг гэж өгч мөгдсөн. Яг одоо хинт харуулах гатж байгаа. Oh my god гэмээр тэр social status гэдэг чинь чул штэ. Нэ? За окей. За наатаа гүцгээрэй. Би бол лав хүмүүст мөнгө зүйн төр өгтөө нэгтийн дэвсгэртүүдийг бодолтой л өгдөг. Яах юм тэгээ яах ч байгаа тэр. Тий. Хаяа би зоосор өгдөг. Их мөнгөтэй үзүүлнэ штэ. За ёо. Та нар баян гэдэг юм бол одоо хэм мэдх юм. Тэр ихтэй зүгээр нөгөө нэг тоглоом болгож тэгэж өгдөг баха. Одоо нөгөө мэдгүй. Яг тоглоом болгож өгөх бол те жишээл одоо 3 сая төгрөгийг зоосоор өгөх юм бол бас магадгүй нэттэй байж магадгүй. Гэхдээ тэгтэл нэг зорилго нь яг юу юм те? Яг зорилго нь тэр олон хүмүүсийн тэгж хальцснараа яг яах чам. Яг тэгэл нөгөөдөл нь баян гэж бодож байгаа гэл тэгэхгүй. Тэгээд тэгснэ бүр хэдэн жилийн өмнө аваад өгсөн байр маараа заяа. 2 жилийн өмнө хүүхдэд авч өгсөн байр маараа. За аав ээж хоёр нь ингээ байр бэлдэж байна гэж хөрөн дээр нь гадуулж өгч байгаа. Яа гэмээр бүр яах. За энэ юм байна. Яг ариун нэгээс хэлсэн мэт зүгээр яг бадж хэлэхэд бол хүмүүс хаяа одоо юу гэдгийг ямар нэгэн байдлаар өөрийгөө тодорхой нөхцөл байдлаар ийм юм мэдрүүлэх гэж оролдож байгаа. Тэ жишээл одоо би мянгатын дэвсгэртээр одоо ингээд одод бэлэг өглөө гэж одоо олон хүмүүс юм. Тэгэхээр сэтгхүүн болохоор за намайг ингээд том юм өгж байгааг хараад хүмүүс одоо ямар нэгэн мөнгө зөнгө чинээлэг байна гэж бодно гэсэн тийм одоо сэтгэх байхгүй. Тэрийг сайн бодож амжаагүй. Гол юм юу вэ гэхээр яг тэр мөчтөө өөрөө том бэлэг өгж байгаа болохоор тэгж санагдаж байгаа те. Ямар гоё том бэлэг. Яг ясамын дээрээ болвол тэрийг чин хинч хараад энэ хараа ийм том бодолтой мөгцсөн мөн яг баян хүн байна да гэж бодохгүй штэ. Тэ бидний реакц бол хөрхий нэг бол жок хийж байгаа нэг бол амар хичээсэн нөхөр байна да л гэсэн тийм одоо реакц гарч иж байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь бол элдв имийг тэгж байгаагаас нь одоо худлаагаар ингэж томруулж хөвсгийлгэж тэгж ер нь бол хийх эцэст бол хоёрын хооронд нөт хуурсан юм шиг байдаг юм уу гэж би боддгийн. Яг тэр мөчтөө нэг хальт гой харагдана. Тэгснэ дараа нь өөр хүмүүс бол яг юу тэр худлаа хийж байгаа юмыг бол шууд ойлгодог. Тэ хүмүүс бол тэнэг хүмүүс биш тэ нэг тавтай жоох хөвгдөд биш. Тэгэл нэг хийж байгаа юмыг бол хүн болгон хараад мэдж байгаа байхгүй. Бид нар ч гэсэн ингээл ариун нь бол ганц хараад хөрхий гэж одоо реакц нь тийм байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь бол амьдралд ямар ч юмыг бол тэгж хэрэггүй хүсэлэх ер нь бол буруу байх. Магадгүй ажилтай холбоотой талаар одоо ингээл Трамп мампарч шиг ч юм эсвэл тэр нь Conor McGregor шиг ажлын талаар бол юмыг хөвсгийлгэж мөнгө болгож хувирах штэ бизнес талаас бол тийм хүмүүс хийж болох бол тэр бол зөв байж магадгүй. Хувийнхаа амьдрал дээр хийд юм ер нь бол хөвсгийлэх буруу байх та гэж би бодож байна. Сонсогчдод хандж хэлэхэд тийм бити байгаарай. Яа тийм байлгүй дээ. Манай ивэл мөн байна. Түрүүний залуу танихгүйсэн шүү. Түрүүний залууг таних шүү. Миний бодлоор ингэж бодоод байгаа. Тэр чинь нөгөө ингээл хоёр талаас ингээл нөгөө юу хаилцаад байдаг штэ ингээл үн хаилцаж байгаа юм шиг ингээ бэлэг хаилцаад байдаг штэ. Тэр нэг буруу ингээд нөө
планаас л болж байгаа гэж бодоод. Би зүгээр ингэж боддتي. Хэрвээ энэ асуудлыг хормын их гэж байгаа юм да яах вэ гэж толгойн бодож байгаа болно шүү дээ. Одоо хоёр хос мэдээж бэлэгтэй ирэх нь шүү дээ. Үгүй бэлэгтэй ирнэ тийм үү. Тэр бол бити бэлэг авчираа гэсэн ч хүмүүс бэлэгтэй ирнэ. Тийм болохоор бэлэгнийхээ листийг гаргачих хэрэгтэй байхгүй. Яг тэр хоёр хүнд юу хэрэгтэй юм. Тэгээд тэнчэнээс нь хүмүүс угаасаа нөгөө энд нөгөө хүмүүс ингэдэг штэ. За тийм энэ юм бид нар аваад гэж энэ юм бид нар аваад гэж гэдэг ингээд угаасаа листнээс нь ингээд хэрэгтэй юмнууд нь аваад сонгоод явчихна. Тэгээд заавал тэр чинь тайзан дээр гарч ирэл за тэ манай гэр бүлээс хоёр дүүдээ ийм юм өгөө гэх шаардлага байхгүй. Зүгээр л энийг аваад өгье гэж хэлсэн. Тэгэл тэр буланд бэлгнүүд дээр ингээд овоолол татсан дээр байхгүй. Тэгтээ надад таалагдахгүй юм аваад өгчүүл яах юм? Тэг чи бичсэн байгаа байхгүй тийм одоо жишээлбэл зарим дэлгүүрүүд ингэдэг штэ. Зарим дэлгүүр дээр одоо ингэ бүр жагсаалттай одоо цахилгаан барааны дэлгүүр дээр те ингээд тэрний одоо хормын листийг харьяа гэдэг ингэнгүүт ингээ үзүүлдэг. Тэгээ энэ дээр ийм цахилгаан машин ингээд бүр ингээ артикл нумаг энэ тийм одоо бүтээгдэхүүний код модтой ингээ бүр ингээ бичсэн тийм листүүд байд юм билээ штэ. Одоо чинь Amazon таалагдах гэсэн юм юу байхгүй. Одоо жишээ нь Amazon энэ чинь ингээ лист гаргачих болно. Ингээ өөрийнхөө ингээ хай маяг бүгднийг хийчихнэ. Тэгээ тэгэнгүүт тэнчэнээс нь одоо би ариунад юм авчих гэж байгаа бол шууд тэр лист руу н ороод энийг дараал энийг аавна ингээ карта хийхэд шууд автоматар ариунад руу шиплэнэ. Ийм easy. Гэхдээ юу юм шүү. Гэхдээ надад тэр юус таалагддаг юм. Ингээ бодолтой. Хурмын ээж ингээ баахан мөнгө өрөөд тэгээ яг тэр үрсэн мөнгөөрөө буцаага бэлэг авч байгаа сте. Ер нь бол тийш дээ. Тэр одоо яг ямар логик вэ? Тэрнийхээ орон зүгээр бараг хурмаа найзуудаараа ч юм уу гэр бүлийнхаа бүгднгээс нь тодорхой хэмжээний мөнгө аваад юу гэдэг айн трич одоо нөгөө тэг зарах юм уу? Тэг одоо юу гэдэг лээ. Тасалбар тэгээд аваад тэгээд такс аваад тэгээд сайхан хурмаа амар гой бөөндөө хамтдаа хийж болох юм шүү. Тэгэл шал хийд юм хаштал яг адилхан үлдэхээс хойш ер нь тийм болно шүү дээ. Чи одоо жишээ нь ингээд окей найзууд гэр бүлийнхэнтэй хэлэх нь шүү дээ. Окей миний хуримд ирэх юм бол манай такс тэд шүү гэж хэлэх нь шүү. Хэрвээ чамд тийм зориг байх юм бол яа болохгүй. Болно. Тэгээд энийг айлын хүүхэд нэрээ бүр ядаж гинэ гэж боо. Зарим доод хэлгэл ахаа. Гэтэ төрсөд өдрийг бол энэ жишээлбэл ер нь барыг тэгэл тэмдэглэжтэй шүү дээ. Нэг юм. За найзуудаа би төрсөд өдрөөр тэмдэглэж шүү. Хүний тэдийг нийлүүлнэ. Тэгээ сайхан хідүүлээ манад буу авна. Одоо бот авна гэл. Тэг яг хуу ихний уух юмыг би даадаг мадаг ч юм уу нэг тиймэрхүү арай нэг өөр юм. Тийж мигвэл мэдгүй. Мэдгүй. Гэхдээ мэдгүй ямар. Тийм олон хүнтэй хорим хийхгүй яшиг. Ингэж бодлоо л доо. Одоо бид нар ингээд амар ер нь бол ингээд амар нүсэр юунаас ингээд юу яагаад ч одоо айгаад штэ ер нь л асуудал бол энэ хорим амар нүсэр бодоод байдаг болохоор амар стресстэй нэгдүгээр financial амар хэцүү те. Тэгвэл зөвхөн хорин биш одоо бүр бүх юм амар нүсэр хийдэг болчиход шүү. Зүгээр хоёр банд гэх. За байж болох юм л та. Гэтэ банд охин хоёр үерхтэй хүртэл гоохтай те амар нүсэр одоо ингээд пропоз хийж байгаа юм шиг гоодаг болсон байна. Пропоз хийх гэж бүр амар юм болдог болсон байна одоо те. Эхнэрээ ингээд эхнэрээ болооч гэж гоохтай те. Тэгээд пропоз хийчээ дараа нь bachelorette party гэж амар хийдэг болсон байна. Bridal shower гэж хийн. Тэгээд дээрэс нь хуримнаас өмнө юу гэдэг л нэ хурмын зураг муураг авах болох гэж нүсэр юм хийн. Бүх юм ингээд амар нүсэр болчиход шүү дээ. Тэгээд зөвхөн хурим дээр бид нар ингэж байгаа юм чинь нөгөө хэдийн бас яах вэ? Ариуна одоо энэ олон юмнаас алийг хийх үү? Бүр алийг хийхгүй. Тэгэл тачаалаараа штэ. Ер нь бол хүн хүний сонирхлоор тэр болгоны хиймээр байдаг хүмүүс ч л байгаа юм чинь. Энэ сэдвүүрээр бид дөр өөртөө бодлоо ярьж байгаа гэдэг бас сонсогч маань ойлгоосоо гэж бодож чинь те. Энэ бол эцсийн одоо шийдвэр бол биш. Зүгээр хиймээр санагддаг хүмүүс бол хийхэд бол бид нар ямар ч асуудалгүй. Чинсэлгсээ баяруу чадгаар кул хүмүүс айдгатаас. Тэгтээ үнэхээр тэгээ өөрөө тэгж явахтаа happy те. Энэ хурмын зохион байгуулалтаа би хийж штэ, би хуримдаа бэлтэж штэ, би нөхөртөөгөө зураг авах штэ гэдэг бүрээс энэ алхан бүрээсээ стресс биш таашаал авч чадчихвэл яагаад нэрэ байж болохгүй гэж те. Тэг мөнгө нь байгаад, цаг нь байгаад, сэтгэл нь байгаад өөрөө happy байж чадчихвэл би бол нэг юм дургуцаад байхгүй. Яг миний хувьд бол жоохон төвхтэй л санагцсан. Тий, өөрөө satisfied болох ч юм чухал юм биш те. Юу? Юу ийжсэн. Тэр бэлтгэл ажлууд төвхтэй байдгүй гэж товчхондоо. Амар товчсон ёо. Бурхан.
Гэхдээ хурмаас гадна амар амьдрал дээр ингээл celebrate хийх амар олон юм гарч ирээд байгаа байхгүй. Зөвхөн хурмыг бид нар ингэж байгаа юм чинь бусд нь бас тий unnecessary юу л гэж. Ивэл баг кино их хаа тий. Proposing тэр бол би бас хараад яг ингээд энэ яриа өрнж ихсэн чинь би ингээд яг ямар proposal хийх вэ гэж төсөөлөд сая ингээд танд ярьсныг сонсоогүй байхгүй юу. Тэгсэн сая юу төсөөлсөн гэсэн чинь ингээд амар тийм нэг өвөл хүлдсэн ингээд нэг мөсний тус хүлдсэн юм шиг тийм модны дор алхаж явж байгаа л тэгсэн чинь амар том гэрэл гинт бүх гэрэл нь ингээл намуухан болол дарк болол тэгсэн чинь гинт амар том спотлайт ягаал хав харах юунд мөсөн донд бүх юм гялтганаал би шууд нэг өвдгөн дээр буугаал тиймэрхүү юм төсөөлж ясан чинь од ивэл гэж авдгийг өдөөс тэгэхээр надад болвол байж тээ хамгийн гол нь өөртөө аз жаргалтай байвал том жижиг нь бол хамаагүй. Ер нь бол өдөр тутмын амьдрал бол нэг сүртэй том иймэрхүү байдаггүй. Гэхдээ би өөрөө бол жоохон анхаарал дуртай юм шүү дээ. Жоохноос л тийм байсан. Тэгэхээр эмиг жоохон ингээд нэг attention hoe гэж байгаа шүү дээ. Харин тий. Тэгээд тийм ч болоод одоо кино үжиж чинь болох гэдэг байгаа юм байхгүй юу? Намайг харцгаагаарай гэд. Тэгэхээр ер нь бол хаяа бол юм хийхдээ бол том огцом сонирхолтой тиймэрхүү ингээд нэг англиар pompous гэх юм уу да тиймэрхүү одоо хийх дуртай. It's okay. Гэхдээ бол шаардлагатай бол биш. Би зөв өөрөө тэрийг тэгж хийх дуртай. Би бол өөр хүмүүс бол амьдралаа заавалчгүй адилхан гэл юм тиймэрхүү байлгахыг бол одоо байлга гэж шаардахгүй. Надад бол гоё санагддаг. Хаяа. Эхнэр чи одоо чи шаардлагатай гэдэг чинь эхнэр чи яах гээд байгаа юм бэ гэвэл яах юм. Юу яриад байгаа юм яах юм. Гэхдээ хамгийн гол нь тэл эхнэр маань өөрөө дургу байх юм бол би тэгэл хийхгүй шүү дээ. Нөгөөдгөө одоо happy болж хийж байгаа шүү дээ. Attention дуртай чи тэгмээр шүү дээ. Би угаасаа миний амьдралд бол ер нь бол attention бол мундахгүй би бол яаж хийж байгаа л attention олцдог хүн. Тэгэхээр заавалчгүй тийм их нэртэйгээ хамт байгаа тийм attention бол байгаад хэрэггүй шүү дээ. Өөр аргаар тэгэл attention олж шүү дээ. Яг тэр хүш. Надаас яг та нэр ярьж байгаа хэвцэрийн төсөөлсөн чинь нөгөө хин санаанд ордог шүү дээ. Нөгөө Shrek дээр гардаг шүү дээ. Нөгөө Prince Charming нөгөө нэг Shrek-ийн оронд хүрчээд нэг Fiona-тэй гэрлэхэд нэг сцен шүү дээ. Тэрэн дээр гардаг одоо яг Prince Charming хин л юм байл та ивэл амар нөгөөтэй нэг юм тоохгүй байсан чинь урал бурлаа бодож өгч ирээл амар. Одоо нэг автоматар гэдэг төсөөлөгдөж шүү дээ. За тэгвэл заяа. Яа, ивэл ярьсан бүр ингээ уусан шингээд юу ярих гэжсэн мартсан байна. Миний хувьд намайг гэрлээ гэж гойх ер нь шаардлагатай. Гэтэ амар гоё гинтийн бөгөөд гоё байвал гоё. Мэдгүй надад л таалагдд юм аа. Гэтэ бүр амар ингээл олон хүний өмнө ингээл 2-3 мянган дуудаал эсвэл би гол молд нь байхтаа биш. Нэг юм гинт ингээл одоо юу гэдэг нэг юм хөөрхөн жижиг юм ядж штэ. Албаас орлохгүйх нь хэрэгтэй юм ба шүү дээ. Тий, цагдаагийн машинтаа араас ирэл би машин тавьжсэн чинь тэгэл шууд ингээл намайг амар жоохон айлгаж майлгаалаа. Эсвэл нэр кино шиг болоно. Тэгэл тэгжсэн ингээл наа юу мөнд одоо нөгөө цагдаагийн газар авч мавчаал тэгснэ ингээл би ингээл амар нөхөрлөгөө сандраал залгасан чинь нөгөө манай найз л ирэл хоёлыг гэрлээ. Би чамайг аврагч байна. Тэгэхээр ийм жижигэн юм байвал зүгээр ах. Тэрнээс чинь хүмүүс ч амар кино театр мадрт ингээл хар мянган хүмүүсийг суулгачаал гуйж моголээд шүү дээ. Тийм бол би амар нөгөө бантаад идэ. Би яг яхаа мэддэггүй байхгүй. Хүн надаа ингээ амар гинтийн бэлэг арахлаар ингээ нэг юм энийг өстой юу, баялах өстой юу, ойлгох өстой болоо гэдэг нэг юм амар сандрсандаа баг үгүй гэж хэлж магадгүй юу. Зайлж юу гэж давмыг би айгүй бол тийм олон хүн байвал онцгүй хаа. Тэрнээс нэг юм цөөхөн хүнтэй нэг юм хөвгчлөлтэй байвал гоё хаа. Гэтэ заяа Монгол гэдгээ мартчихж тээ. Юу гоё юм төсөөлтийн Монголд чинь тэгэл аав ээж дээр чи очиод асуугаад авчих штэ чамаг л гэж чамаг. Тийм байхгүй штэ. Лаа тоосон шүү одоо. Одоо тэгээд эцэг их мэхээс очиж гуйж мөдөг юм байха болцсон баг тий. Тэр чинь бэр гууны гэж байгаа. Бэр гуйхсан байгаа штэ. Байгаа. Би гуйж л байгаа. Ёсоолгодог л бах та. Хөөж мөж гаргаал. Тэр чинь өдөрт ажил өөр юм шиг байна. Тийм үү. Тийм шиг л. Заяа бол дуртай юм байна. Би дуртай шүү.
Заавал яах гойх юм уу? Би юу? Би гойно. Мэдээж гойно. Гэтэ би тийш нэг амар ингээл хүн амтны дунд ороод ингээл амар экстрим юм бол хийхгүй хөө. Зүгээр амар гоё. Яг ингээд нэг яг хоёулахна байх тийм нэг гоё моментыг олоод романтик байж болохоор нэг орчинд байх юм бол би тэгэл өвдөгдөрөөс хөрч байгаа л гоочих. Тэгэхээр түн шил нэг амар их юм ингээл юу яахгүй. Гол нь хэлэх юм а хэлээл яагаад би чамтай гэрлэх гэж байгаа гэдгийг хэлээл тэгэл зөвшөөрөх үгүйг нь л сонсголох л та. Тэр нь л чухал баг. Нэг гоё зүгээр далаа ирэг дээр ч юм. Эсвэл юу ч үгүй гоё ууланд ч юм те. Хавцал дээр ч юм. Аялж маялж явахтай ч юм те. Гол нь би нэг хэлэх юм а хэлээд асуух асуулт чухал болохоос тэр эргэн тойронд байгаа юу бол нэг тийм юу биш байгаа гэж бодож шээ. Экстремнүүд бол Тэг бас мартагдахгүй гоё яах тийм. Гол нь миний яагаад би чамайг ингээ хайрлаад би чамайг яагаад гэрлэж байгаа гэдэг чинь мартахгүй байхгүй юу? Тэр чинь заяа. Тэр чинь мартахгүй. Гэтэл бас ингээд нэг юм жоох юм байвал бас гоё ш. Тэгээд насаараа тэрий чинь дурсаж яриа ш. Тийм. Тийм л хальтаа. Тэгэл чи намайг тэгэж гуйж байж үлээ. Би тэгсэн чинь мэдгүй тэнийг царайлаад чиний тэр одоо гинтийн бэлгийг мэдгүй би яста тэнэгцэн дээ гэдэг ч юм уу нэг тийм гоё түүхтэй байвал гоё хаа. За бодож үзье тэрийг. Одоо сүүлийн асуулт. За ингээд угсаа бүгдээрээ ингээд хурмаа хийх юм тэгэл жижигч бай, томч бай ингээд хурмаа хий гэж бодъё. Тэгээ тэгэнгүүт хосоод ингээд яг гэрэлж байгаа хоёр хос ингээд хамгийн анхны бүжиг хийдэн штэ. Тэр бүжиг дээр ямар дуу сонгох вэ? Бодож үзээгүй юм штэ. Twilight-ийн дуу сонсноо. Twilight-ийн дуу ямар дуу вэ? Twilight аа. Би тагтдаа сонсгоё. За. Эё. Би бас тэгж бодсон юм аа. Тэгсэн чи айгу гоё явд юм байл яг тэрэн дээр. Да гэд тэр мэдгүй. Нэр Мэд наа чи ямар дуулээ? За тэгвэл Twilight-ийн дуу юм байна. Ариун нэг их. Тий. Ивэл Ариун олж юм За. За. Одоо толгоонд орж байгаа дөө яг хуу сайн бодох бах. Тэгээд угаасаа тэгэл гэрэлж байгаа хүнтэйгээ бас ирнэ штэ. Аа. Гэхдээ одооний толгоонд орж байгаа дөө бол Wise men say хүний бодцох юм. Наач кинон тий. Crazy Rich Asians гэдэг. Oh, now I can't help falling in love with you. За, ивэл юм байна. Elvis Presley. За яа, нүцгэн байх юм бити хараарай шин. Би хоёулахны хормоо их юм чинь угаасаа хөгжим байхгүй штэ. Юу яах нөгөө угаасаа нэг юм хамтдаа байгаа хүнтэй хормоо хийж байгаа хүнтэй ер нь бол нэг дуутай болцсон байх гэж бодож байна. Одоо яг танилцахтаа ч юм уу байн сонсдог. Ер нь хүн болгонд нэг өөр ингэсэн дуу байдаг штэ. Одоо учирсан. Одоо миний жишээлбэл учирсан залуу болгоно нэг дуутай. Оо за. Яг тэр тэр нөө суугч байгаа хүн маань хүртэл яг нэг тийм дуутай болцсон байх гэж бодож чинь. Тэгэл тэрийг утсан дээрээ тавиал эсвэл хоёлоо жижиг спикер авч явал тэгээл гадаана бүжиглэх бах та. Яг бит хоёрыг холбосон тийм дуугаа. Ямар дуу гинэ? Мэдгүй. Яга мэдгүй. Миний нөхөр маань л ингээ нэг хүн янз бүрийн дуу байдэн штэ одоо ингээл нэг залуутай уулзах болгонд одоо нэг залууг санах болгонд тэр дууг сандаг ч юм уу. Нэг хүн болгонд өөр ингэсэн дуу байдэн штэ учрал болгоно. Тий. Тэгээ миний суух хүн яг бит хоёрыг дундаа нэг тийм дуутай байх болцсон байх гэж би бол бодож байна. Чи өөртөө гэрлэх байсан бол ямар дуу сонгох юм тэгвэл? Чиний дуу ямар дуу юм? Заяа. Би ерөөсөө тэгж 2000 дуу мó ерөөс бодож үзээгүй юм шүү дээ. 2000 дээр ийм дуу мó тавина гэж мэдгүй. Окей. Заяаг бодож явахтай шүү дээ. Ариунагийн дуу энэ. I have died every day waiting for you. 1000 years for 1,000 years. Окей, тийм. Тэгшин химлээ. Зүгээр
Twilight-ийн дуу гэхээр л жоохон тэн сонсдог байгаа болохоос биш гоё дуулаа. Наа чи яг уг нь бол Twilight-ийн дуу биш үү? Зүгээр Twilight-ийн байгаа дуу хэрэгэлсэн. Тэгээ Twilight-ийн хорин дээр явдаг дуу гэх юм уу? Одоо тэгж л хэлэх юм. Тэрэн дээрээс 20 минут юм шиг. За окей. За од. Би сая яг миний бодож ирсэн нэг ивэл угсаа хэлчихлээ. Гэхдээ би ондоод дуу гэх юм бол just the two of us we can make it. Oh, yeah. Just the two of us. Just the two of us. Би тэр юм байна. You and I. Тэр болгоно. Өргөжлүүлтэй. Үнэн гоё. I see the crystal raindrops fall in the beauty of it all. When the corner da. Та ихэр чинь тэгвэл ингээл ингэж орж ирэх юм шүү баг те ингээд нөгөө 50 алхаж ирж биш ингэж. За окей guys. Тэгээд сонсогч нар бас өөрсдийнхөө тэ мөрөөдлийн хурмаа ч юм уу эсвэл яаж хурам хийх вэ гэдгээ бас доор сэтгэлээр бичиж үлдээгээрэй. Бид дөрвийн хувьд бол нэг томч биш, нэг жижигхэн ч биш. Тэгээд нэг дунд зэрэглэгийн хурам хийх юм бэ гэж ойлголоо. Мөн үү? Том. Миний том. Ивэлэх том нөгөө гурав нэг цомхон юм хийх юм байна гэж ойлголоо. Тэгээд баярлаа. Тэгээд бүгдээрээ одоо сонсогч нарын асуулт руу орцгоё. За сонсогчийн асуулт ирсэн байна. Тэгээд би дөрөвт хандаж нэг асуулт ирсэн байна. Тэгээд та дөрөв ингээд айгүй олон орны үндэсний хүмүүстэй танилцсан. Тэгээд танилцаж үзсэн. Ер нь бол харилцаанд ч гэсэн бас байж үзсэн гэсэн байна. Тэгээд аль орны одоо аль үндэстэн илүү их таалагдсан бэ? Илүү амьдралд чинь ингээд ойр байсан бэ? Одоо тус тийм байсан бэ? Ойр байсан бэ гэсэн асуулт байна. За одоо хэл. Гүй надаа одоо яг тим юм чиж одоо хэлэх юм чи сайшин. Тэгэл угаасаа нөгөө уулын мод урттай богинтой гэдэг ямар ч үндэстэн байсан, ямар ч орон байсан. Тэгэл сайн ч хүн байна, муу ч хүн байна. Монгол болохоор сайн, гадаад болохоор муу гэж байхгүй. Эсвэл Монгол болохоор муу, эсвэл гадаад болохоор сайн гэжсэн юм байхгүй. Тэгэл ямар ч соёл иргэншил байсан. Тэгэл янз бүрийн хүмүүс биш те. Тэгэхээр би юм хүнтэй танилцсан болохоор энэ үндэстнийг би сайн гэж боддог, эсвэл муу гэж боддог гэж хэлэхэд бол үнэхээр хэцүү байна. Яг зүгээр би одоо яг тэр үндэсний хүмүүсэд монголчуудад амар ээлтэй шүү. Надад их тусдын болж ирсэн гэж хэлэхэд бол үнэхээр хэцүү. Би тэгш айхтар бүгд муу хүмүүстэй бас танилцж байгааг болохоор бүгдээрээ л айгүй сайхан юм шиг санагддаг шүү. Би тэгээд ялангуяа Лос Анжелест амьдардаг хүний хувьд бол Лос Анжелес ер нь diverse hot энэ тентгийн дэлхийн бүх орноос л баг хүмүүс байдаг. Тэгээд бүгднтэй таарахад л нэг тэгж муу айхтар муу санагддаг болохоор би тэгээд нэг тэгж хэлэхэд бол үнэхээр хэцүү. Яа зүгээр би нэг юунд айгуу жоохон дургу. Яг дургуг би ойлгохгүй. Гэтэ би зүгээр би нэг яриад ирэхгүй байна. Санси. Надад итгэхүүд амар таалагддаг. Яагаад гэдэг юм шүү дээ. Энэтхүүд өөрсдөө амар смарт гэж боддог юм шиг санагддаг байхгүй. Би зүгээр амар ухаантай. Тэгээд би энэ хүнийг ингээд амар мэдээд байх чи амар явахгүй санаа гаргаад байдаг байхгүй. Жоо мангатуулж гад ч юм уу. Эсвэл нэг мэдгүй нэг outsmart хийж чадна гэж бодоод юм шүү. Зүгээр ингээл нэг амар муу санаа гаргах гал ч юм уу те. Тэгээд тэр нь мэдэгдээд байдаг. Тэнгүүт нь за болдоо гшөө гэж хэлчмээр санагдав. Энтэхүү жоохон тиймэрхүү. Тим санагдаад тийм. Зүгээр мэдгүй орно. Дүнслэг айхтар муу хүмүүс биш л ахaltaа зүгээр нэг. Явааргүй санаатай хүмүүс байдаг шүү дээ. Явааргүй юм хийдэг. Тийм муслим шиг санагдаад байдаг шүү. Sorry одоо энтэг мэддэг сонсогч нар одоо нод гэдэг. Яг энтэгтэй ямар байдгийг мэдэхгүй. Гэтэ энд бол жоохон нөгөө Америкийн системийг одоо нөгөө юу их гэх те. Одоо нөгөө хулигдчих гад нөгөө монголчлон гэдэг шүү хүмүүс. Тэр шиг нэг тиймэрхүү юм их гэдэг хүмүүс эд. Тийм лээ. За яа. Би бас одтой адилхан санал нэгтэй л байна л да. Ер нь нөгөө хүмүүс чинь янз бүр байдаг шүү дээ. Энэ төвөг чамаа яатсан бэ? Манай байрны энтхийг миний нөгөө хууч оюутны байрны энтхийг надаас айдаг байсан. Мэдгүй ингээд би нөгөө яг тэр манай юунд ингээд 7 оюутан байдаг гэсахгүй юу. Тэгээ би ганцаараа эмэгтэй. Тэг би ингээл нөгөө нэг богинохон шорт март өмсөл эсвэл юм палаж малаачтай тэр нь баран ингээл бүкс гаргах чам өмсөл ярихлаар тэд нар ч мэдгүй ингээд тэр залуу мэдгүй надаас яагаад байдаг гэсэн ингээл би галтгаан руу
хоол хийгээл орох гэхээр ингээд нэг юм далтчаал ингээд над руу харж чадахгүй нүднийхээ булангаар хараад тэгээ нэг удаа хоол хийжсэн чинь би галхуун руу орж таарсан чинь юу яагаад амар халуунаатай хоол хийжсэн би бүр ханиалгаа заяа. Тэр залуу зүгээр хоол хийж байгаа шүү дээ. Тэгсэн чинь хоолных нь ингээ үнэрт ингээ би бүр ханиалгаад гахад цацаа тэгээ бүр сүлдээ гарч явсан байт юм. Тэгээд тэр залуу ер нь бол надад таарахаас айдаг. Тэгээд нэг юм тэр залуу ч тийм гим хийсэн байгаа надаа. Тэрнээс ч нэг бол сүртэй юм бол байхгүй. Би Пакистан хүмүүс жоохон дургу. Я шууд эхлээд дургуугаас нь эхэлж тий. Гэхдээ ерөөс нөгөө нэг айрс өнгөөр ялгуурлан гадуурч байгаа биш. Тэрийг амар сайн зүгээр ойлгох хэрэгтэй нөгөө хүмүүсийн одоо миний олон танилцсанд манай байранд айгүй олон пакистанчууд байдаг гэсэн байхгүй юу? Хуучин байранд маань тэгээд тэд нар нэгт амар заваа байдаг гэсэн. Бүр ингээд ер нь бол бараг дийлэх юм заваа. Хувийн айрын цэвэр. Тэгээд хоёрт болох. Тийм хувийн айрын цэвэр муу та тэгээд ерөөсөө хүнийг ингээд одоо хүндлэн гэсэн бол манай цэвэрлэгчдээс ахгүй юу? Оюутны байрандаа тэгэнгүүтээ ингээл цэвэрлэгч маань зөвхөн ингээд одоо шал мал угаах үүрэгтэй ч юм уу одоо зүгээр л нэг мойр зураг хийх юмстай бүгдийн цэвэрлэх ясгүй тэгэл тэр залуу ингээл сүйтэй цай магаа ингээл сүйтэй цай удаа заяа тэгэнгүүтээ тэрийг ингээл нөгөө нэг юу ягаал дэвэргээл тэгэл плетик мэлэтик бүр ингээл зам болох чинь заяа тэгэл би хөөж наадах ингээд цэвэрлээч гэж бичглээр наад руу ингээд юу гэсэн үг наа чин цэвэрлэгчийн ихтэй ажил гэдэг ингээд амар сонио тиймэрхүү хандлагууд нь ерөөс таалагддаггүй зөө. Тэгээ би ганцаараа тэрийг тийм болов гэсэн чинь ер нь бол Пакистан залуучууд бүгдээрээ тийм байсан. Бүгдээрээ гэж ер нь манай байрны л залуучууд тийм байсан. Тэгээд амар соёлгүй. Тэгээл ингээ гадаа мадаа ингээл явж байхдаа октод руу ингээд мэдгүй улс оронд би Пакистан явж үзэг болохоор сайн мэдгүй л байна. Улс оронд нь тийм байд юм уу яа тий. Эмэгтэй хүн үзэг юм шиг амар тийм сонин зантай шүглэж мөглөөл. Эсвэл нөгөө нэг цонх монхны завсар мавсаар гадуур явж байгаа октодыг хараад тэгээд надаа нөгөө анх битээр танилцаад юм яриа сууж исэн чинь талбай дээр очиж одоо энэ чинь нэг Монголынхаар Сүхбаатарын талбай шиг тийм талбай байхгүй юу? Марин плац гэдэг. Тэнцээ очиж октод харж октод үддэг гэжсэн аахгүй. Тэг би ямар сонир залуу вэ гэж анх тэгж бодоол тэгэл ер нь миний сэтгэл зүй ер нь жоохон за энэ дэмий залуу юм байна гэж бодсон байна. Тэгээд Пакистан хүмүүст би ер нь ягаад ч юм сон таардгүй маа. Тэд сонир мэдгүй. Надаач гим хийгээгүй би ч болон гим хийгээгүй би жоохон хааштай л. Тэгээд тэдний бүх Пакистан найзууд надад дургүй байдаг гэсэн байгаа. За тэрнээс ч бол би ер нь баг орон орны хүмүүст энэ хэлний курс мөрстэй явж байгаа ч гэсэн танилцсан. Тэгээд бид нар бол гайгүй байд юм аа. Ер нь яг ямар хүнээс шалтгаалдаг байх. Одоо жишээлбэл манай сайн найз бол Эквадор улсаас ирсэн охин байгаа. Тэгээ бас нэг сайн найз маань Георгиос ирсэн. Тэгээ бас нэг нь Польш гэл ер нь бол гайгүй хүмүүс байд юм аа. Хүнээс шалтгаалах байх. За. Туркчууд бас амар сайн нэрээ. Турк хүмүүсийг монгол хүмүүс амар сайн. Тэгээл нөгөө тийм яг ингээд турк мөркийн одоо донор задаг газар очивол би Монголоос ирсэн мэрсэн гэл тэнгүүд амар хөрхөө. Хөөх тийм үү бид нар чинь тэгэхээр чинь нэг ингээд үндэстэн гэсэн үг штэ мөрштэй гэл. Тэгэл баахан гошгруулж байгаа л заримдаа бол их махаадаг байгаа. Тэгээ тэд нар ер нь монгол хүмүүс амар сайн юм шиг энд дэдэг ямар ч байсан туркууд бол монгол хүмүүс амар сайн байдаг. Би түрүү хэлхээ марчиж Мексикод айгоо юу сэтгэлтэй шиг санагдсан шүү дээ. Надаа. Ягаад? Ягаад тэгэхээр мэдгүй яг нөгөө амьдралын нөгөө төвшин мөвшин их айхтар нэг амар хөгжцсөн орн биш. Биш ээ би ингэж буруу ярих гэдэг. Ямар хавтай. Хүснэр яруу. Зүгээр. Мэдгүй ягаад чинь тэгэл одоо нөгөө арай илгэмсүү байд шүү дээ. Одоо жишээ нь ингээд зочломтгой зантай байдаг шүү дээ. Монгол хүмүүс чинь Монгол хүмүүсийг зочломтгой байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан Мексикод яг тийм шиг санагддаг шүү дээ. Мэдгүй. Надад л тийм санагдав. Тэгээд айгүй хөдөлмөрч ард түмэн. Тэгээд ер нь бол би тэр чанарт амар дуртай Мексикод юм. За, ивэл. За, одоо ярьж байгаа үргэлжлүүлээд Мексик чингон найзуудыгаа бүгдийг магтчихъя. Ер нь бол Мексикод миний хувьд бол нэг тийм монголчуудтай яг амьдрал руу хандж байгаа хандлага жоохон төстэй байдаг юм уу да. Ер нь бол ингээд ажлын нөхцөл байдал тэр нэг анзаардаг. Ингээд ер нь Америкуудтай юм хийж агаад тэгээд нэг Монгол зан бас байдаг шүү дээ. За ингэчил та гэсэн. За наадах чи ингээл хийгээл болгочих шүү дээ гэсэн тийм зан яг хаяа Америкууд гаргадаггүй. Тийм нөхцөл байдал бол ер нь
яг Америкууд бол яг зарим нь гарган зарим нь гарахгүй гэсэн юм байдаг байхгүй юу? Тэгэхэд бол миний анзаарч байгаа. Тэгэхэд ер нь бол Мексик хүмүүс бол ер нь нэлэнхүүдээ яг монголчуудад төстэй аргыг нь олчдаг. За ингэ хийч наа чи ингээд аргалаад болгочдаг тийм нэг яг нэг монгол зам байдаг шүү дээ. Тэр мөргөө төстэй байдгийг. Тэгэхээр яг ажлын нөхцөл байдалд эсвэл ер нь жоохон ингээд нэг амьдрал руу хандж байгаа хандлага талаас бол Мексикүүтэй ингээд ойлголцоод байдаг. Хэл байхгүй мөртлөө ингээд яг ингээд хамт юм хийж байгаа сэтгэхүйн жоон төстэй байгаа болохоор ер нь ингээд ойлгодог. Тэр талаасаа ч болоо жоохон ойрхон санагдаад байдгийн сэтгэхүйн талаасаа. Яг хөө тэгээд зөвхөн тэр юугаараа штэ. Бас Славик гарлын хүмүүс. Тэгэхээр Орос, Украин, Польш, тэгээд Беларусын тэргсэн тэр талын хүмүүстэй бол ер нь ойрхон санагдаад байдаг. Магадгүй би нэг бас Орос сурвалжсан болохоор тэр үеж магадгүй. Гэхдээ ер нь бол ингээд Монгол Орос ч хоорондоо ер нь одоо history-гоор бол сүүлийн үеийн history-гоор бол ойрхон штэ. Тэгэхээр бас тэрүүгээр их дотн санагддаг байж магадгүй. Би бол яг Чикагод амьдардаг байхад бол айгүй болон Польш найзтай байдаг байсан. Украин, Орос хүмүүстэй бас нэлээд их нийлдэг байсан. Тэгээд тэнд бол сэтгэхүйн төр хоорондоо их таардаг. Яг надад хувьд бол би бас энд нэлээд удацсан болохоор Америктэй бас ер нь бол ойлголцоод байдаг. Ер нь ямар ч одоо үндэстэнтэй эхэлж нийлжсэн ер нь Америк цэцэн хүнтэй нийлэлээр ингээд юу одоо болдог гэх юм уу да. Ягаад гэвэл нэг яг адилхан culture байгаад байдаг болохоор Аз орны хүмүүстэй бас ямар нэгэн байдлаар ойрхон санагддаг. Ялангуяа одоо Eastern Asian гэж байгаа шүү дээ. Солонгос, Япон тиймэрхүү төрлийн cultureтэй хүмүүстэй яг тийм Аз сэтгэхүй байдаг шүү дээ. Тэрүүгээрээ бас ингээд таарад байдаг. Яа, тийм хүмүүс л надад ойрхон дотн санагддаг юм шиг байдаг шүү дээ. За тэгвэл дургуугаа хэлээ. East Asian дургуу заалчгүй дургуу хэлсэн юм уу? Ноо надад хэлүүлчихэд. Чи өөрөө хинч асууг багт хэлсэн шүү дээ. Би нэг ярихгүй гэсэн чи яриа л гэдэг чинь. Тэгсэн тэр бол энэ шүү. За вэз дургүй байхгүй мэнэ гэж. Тэгэж навшрахгүй шүү. Бага тэр нэг юу юу хэлээ нэ Beverly Hills-эр нэг баахан тим хүмүүс байдаг юм аа. Oh my god гэсэн үү? Бишээ. Oh my god гэсэн юу? Тим хүмүүс байна. Oh my god бас байгаа. Тэрнээс гадна нэг жоохон юу яг юу Булгараас жоохон South ч ямар улс байдаг лээ нэг тийм яг нэг юу байдаг юм аа. Латвия, Литван. Серб мөрбтэй ойрхон. Яг тэр хавьд нэг тийм Европт орны хүмүүс Америкт амьдардаг надтай яг тодорхой тухайн улстай бол өөрөж магадгүй яг энд байдаг тодорхой одоо амьдралын төвшөнд орцсон тэр хүмүүс жоохон тийм ер нь ингээд харьцахад ядаргаатай байгаад байдаг юм аа. Нэг ингээд нэг хиний хэлж байгаатай адилхан заяагийн хэлсэн залуучууд байсан шүү дээ. Тэр ингээд юм ингээд шаардал ингээд нэг тийм хүмүүс нэг хороод ганцаараа амьдарч байгаа юм шиг тийм нэг арид төвтэй. Хоорондоо ингээд харьцаж байгаа нэг хилэлдэж байгаа юм шиг бүр ингээд нэг хөвөө хичээсэн зан гаргаж байгаа юм шиг тиймэрхүү санагддгийн. Магадгүй тэгээд өөрөө ээж магадгүй надад харахад хамгийн гол нь тэр ямар улс гэдэг юм толгоонд орж ирдэг бай. Харамсалтай. Гэхдээ бол тийм хүмүүс байдаг. За ариуна. За би ер нь нэлээд товчлоо ярьчих дөө. Юу ер нь гадаад хүмүүс бол нэлээ яд штэ нэг жоохон биенийхээ зовлонг ойлгож молгоол те нэг амар юм зовлон нэгтэй гэх юм уу тэгээ нэг юм ярихаар зэрэг арай дэж ойлгож молгодог ч юм уу тийм санагдаад тэгээ ялангуяа Аз мазын талын хүмүүс бол зовлонгоо айгүй нэгтэй ойлголцдог харин эсрэгээр надаа энэ германууд нэг жоох юу санагдаад штэ жоохон юм хүүтэн сэтгэлтэй дүү хүмүүс ихэнх нь байд юу санагддаг. Ягаад чи ингээд манай ингээд өөрийнхөө нөгөө соёлтой арчлаад ч тэр юм уу би эхлээд ирээд удааг байгаа болохоор ч тэр юм уу хамгийн анх төрсэн сэтгэл нэг тийм юу тийм үү бүх юм зүгээр болно гэдэг ч юм уу те эсвэл ингээд нэг юм наана ингээд амар юм те ингээд нэг юм амар санаад тавиад байгаа юм шиг мөртлөө цаанаа нэг юм ерөөсөн юм хүүтэн мэдрэмж төрдөг нэг тийм мэдрэмж надад мэдгүй яагаад ч нэг тийм мэдрэмж төрөд идэв. Яг нөгөө нэг Герман найз бол надад амар ховор. Ер нь бол баг байхгүй шахуу. Тэгээл нөгөө нэг гадаадд байгаа гадаадуудтайгаа бол харин сайхан одоо юу гэдэг зовлон жаргалаа ярилцаад бол тэгж нэг юм ярьдаг хүмүүс бол би.
тийжэл хэлэхээр юм байна да. Ер нь би амар найз ховртой штэ. Ер нь энэ хүнтэйг ярьчих. Би ер найз амар ховртой. Танилуд ихтэй боловч ер найз амар ховртой. Тэг бүр яг ойр дотносон хүмүүс дотор бол Герман нэг манай аав ээж гэж хүн байгаа. Би нөгөө өмнө нь хүүхдээ ирэхээс өмнө хаана амьдардаг байсан. Юу яадаг вэ нэг одоо надад амар тусалдаг. Тэр хоёр маань бол Герман. Тэгээд яг нэг Германуудтай бол нэг тийм ойр биш. Ойр дотнод Итали, метал охин мохин ч юм уу тиймэрхүү. Франц залам болоо ч юм. Тийм хүмүүс бол ойрхон байгаа. За ингээд ийм гоё асуулт асуусан сонсогчтой баярлалаа. Бас нэрийг нууцлсан байна. Ер нь та нар яагаад нэрийг нууцлалтыг би юусаа ойлгохгүй байна. Тэгээд үгүй шүү дээ. Чамаа тэгээ хэлсэн чи дээр хандаа тэгцээл шүү. Түгүй би нэрээ нууцлаагүй шүү дээ. Юм хэлсэн шүү чамаас. Тэгэхээр наад хэсгээ хаасаа. За хасахгүй би шидээ. Хэлдэг хүмүүс юм байгаа. Тэгээд би энэ асуултыг базаад хэлчихэд ер нь бол тэгээд бидний одоо ингээд танилцсан харьцаж үзсэн орнуудын хүмүүсээр тэр үндэснийг, тэр орныг, тэр соёлыг бид нар тодорхойлж болохгүй. Зүгээр бидэрт өөрсдийнхөө төрсөн сэтгэлээр ярьж байгаа шүү гэдгийг анхааруулж хэлмээр байна. Тэгээд сонсогч нар маань бас иймэрхүү сонирхолтой асуултыг бидрээс асуугаарай гэж хүсмээр байна. Бид нар тэг бүгднгээс нь аль чадхаараа сонгож байгаа сонирхолтойг нь хариулдаг шүү. Тийм ээ. Одоо нэмж хэлэхэд бол биднэрт хариулахад хэцүү асуултууд бас асуугаарай. Бодлонтой факттай ялангуяа Ариуна Заяа хоёр одыг юу байдалд оруулах асуултууд байх юм бол та нар тэрийг санаа зовлтгүй асууцгаагаарай. Тэр сенсацтай юмнууд бол би бол ярих хүсэлтэй байгаа гэдгийг найз нартаа сануулж хэлмээр байна. Тэгээ бидний хариулсан хариулт хэрэг та нарт таалагдаагүй байх юм бол бас тэрийг бичээрэй те. Ягаад одоо юу гэдэг энэ үндэсний тэгж бодож байгаа гэдэг ч юм уу. Яг зөв бид дөрөв өөртөөхөө амьдралын экспириенстэй тааралцсан хүмүүсийг л тухайн улсаар төлөөлөлөө ярьсан болохоос яг үндэ бидрийг ч гэсэн тэгээ ярьж байгаа бол үгүйсэхгүй шүү дээ. Өөний Монгол тааралцсан. Монголчууд ер нь тийм байлиг ярьж байгаа ч үгүйсэхгүй. Тийм болохоор зэрэг бид нар бол бидний хариултыг авах гэх ухаанаар одоо хандаж ойлгож авч үзээрэй гэж хэлээ. Намайг бол ярьж тийм үү балиар Монгол гэж. Пакистан залуучууд бол бүгдээр ярьж байгаа балиар ааштай тэгээд банк юмаа цэвэрлэгээ хэрүүлэг иддэг хүүхэн гэдэг. За, Ариуна чаленж эх 7 хоногийнхаа чаленжийг танилцуулна. За тэгээ. За яст Ариуна чинь зүтгэсний чинь нөгөө гурав чинь шүрэл чадсан шүү. Аа, траатай. Та нарын хүсэлтээр бид дөрөв шинэ жилээр лайв хийхээр болсон. Тэгээ бид дөрөв бол нөгөө видео контент хийдгүү те яг аудио контент хийдэг хүмүүсийн хувьд бол энэ амар том челленж болох байх гэж бид нар бодож байгаа. Тэгээд нүрэн гарах дургу дөрвөн хүн одоо нэг дор цуглаж та бүхэнд бол сайхан лайваар нэгэн дугаар хүргэх нэ. Тэгээд энэ цаг бол Улаанбаатарын цагаар гэж хэлвэл та нарт илүү одоо ойлгомжтой байх бах. 26-наас 27-нд шилжих 00 цагт. Бид тийм амар тийм шөнийн 00 цагт уулзцгаая гэж одоо хэлэх хэрэгтэй байшээ. Тэгээ бид дөрөв яг нөгөө нэг шинэ жилээр дөрвөлгийнхаа цаг нь гарч байгаа үе яг тэр үед бач таарсан. Тэгээ та нар маань бүтэн сайнны шүн 1 цаг орчим цагийг бидэрт гаргаарай гэж хүсье. Тэгээ тэр нь болохоор зэрэг одоо яг Ариуна Заяа 2-ийн хувьд оройн 17 цаг, Эвэл одоо 2-ийн хувьд бол өглөөний 8 цагт байх юм байна. Тэгээд хамгийн тохиромжтой бид дийл нь одоо нийлж байгаа цаг тэр манайхаа. Тэгээд энэ чаленжийг бол тэсийн ядаа хүлээж та хоёрынхаа царайг бас ерөөсөө хараагүй штэ бид хоёр те. Заяа хоёр ерөөсөө хараагүй. Тийм болохоор зэрэг ингээд бид дөрийн анхны одоо биеийнхаа нүрийг яг өөдөөс хараад ингээд сууж байгаа тийм момент дээр та нар бас хамтаа өнгөрүүлээрэй гэж хүсгээр байна. Тэгээ бөөнөрөө хамтаа гоё шинэ жилдээ тэмдэглэцгээе. Everlag мэдсэн шүү яана. Энэ болохоор ерөөсөө шинэ жил бид нар яаж байгаа одоо special edition те. Бид нар яг ингээд live episode хийж байгаа. Тэгээд та бүхэн шинэ жилтэй холбогдлолтой асуух асуултуудаа бид нар ярих сэдв санал болгоорой энэ юуны доор те. Тэгээ бид нар тэнцэнэ сонгож байгаа яг аль асуултанд хариултыг аль сэдвийн дагуу ярилцах вэ гэдгийг тэнцэнэ сонгож олно. Тэгэхээр та бүхэн бүгдээрээ сэдвээ болно асуултуудаа явуулаарай гэдгийг сануулмаар байна. Уух юм а бэлдээрээ. Өглөө шампанс гоохаа. Сайхан тухлаад хоёр удаа чадахгүй шүү нэрээ. Хөрхий. Тэгээ сануулж хэлэхэд Instagram дээр явна. Тэгээ манай Instagram-ийн хандл болохоор Oziatic podcast гэсэн байгаа. Тэгээд бүгдээрээ Oziatic podcast гэж орж ирээд бидний live episode-ыг сонсоорой. Тэгээд энэ live болохоор хадгалагдахгүй. Тэгээд та ингээд хадгалагдахгүй тийм болохоор та өнгөрчил тэгэл мессеж sorry.
Хөөе ягаад чи тойрыг ингээд нөгөө царай цараагаар өөдөөс харж суuna гэсэн чи ингээд жоохон догтлоодох юм. Ерөөсө уулзтлаа тэгэж нүрээ харалцахгүй гэж тохирсон бид нар өгөн тий. Аха. Тэгтээ тэгээд одоо үзэгчдийн сонсогчдын өсөлтөөр хийхээс өөр аргагүй. Тэгээ сонсогч нартай ч гэсэн царайгаа гаргана гэсэн чи айгу ичмэр ч юм уу. Сонир мэдрэж байна. Ялангуяа янз бүрээр хэдүүлдэг юм чинь надад. Тоглосон шүү. Тойс ч тэгэхээр эрт босгоно шүү дээ. Эрт босч хөөрхөн мөрхөн болохгүй бол бас нэг тийм болох юм сууж яхаар бас онцгүй юм уу? Өөрөө ийцэн байл. Зүгээр. А тэгээд дээгүүр шалдан байл гоё юм уу? Яа. Өрөөцөн гарна гэдэг. Тэгэл да. Тэг штэ. Тэгэл аль болохоор шинэ жилийн уур амьсгалыг оролцгаал. Орой тий. За тэгээд. Окей. Тэгээд энэ удаагийн эпизод маань энэ хүрээд өндөрлж байна. Тэгээд та бүхэн 7 хоногоо маш сайхан өнгөрүүлээрэй. Баяртай. За бай. Хөөе, subscribe and rate. Ивэлийн бүксийг улгаацсан ч амар сандарсан. Тэгтээ амар сонир дуусгацдээ сая яг нэг ягаад чи. За sorry. Чи хэлэн шүү дээ. Би яах гэсэн чинь нэрсээ босонгүй. Ивэл бүксээ яваа. За. Окей. За ингээд энэ 7 хоногийн эпизод. Ингээд энэ 7 хоногийн эпизод маань бүксгүй дуусгаа шахлаа. Гэхдээ бүксөө хийцгээ. Сонсон та бүгдээ маш их баярлалаа. Ингээд өнөөдрийн эпизодын асуултууд маань танад таалагдсан байх гэж найдаа. Хариултууд нь таалагдсан байх гэж найдаа. Таалагдсан байх юм бол та нар subscribe button-аар дарахаа битгий марцгаарай. Notification bell-аар дарах юм бол бас бидний дараагийн эпизод юм уу постууд маань танад мэддэж очих болно шүү гэдгийг сануулж хэлмээр байна. Тэгээ бид нар бас бүх төрлийн одоо подкаст тавьдаг платформудаар тавьдаг байгаа шүү. Дээрээс нь Apple Podcast-аар 5 од үлдээхээ битгий мартаарай. Та нарын бүх комментуудыг бид нэр уншиж хариулт бичдэг байгаа. Эможи хүртэл явуулдаг байгаа шүү гэдгийг сануулж хэлмээр байна. Тэгэхээр Instagram юм, YouTube дээр комментууд үлдээхээ битгий мартацгаарай. За маш их баярлалаа. Энэ 7 өнөө өстө сайхан өнгөрөөрэй. Озе подкаст болоо баярлалаа. Bye. Баяртай. Одоо яг төгсөж байгаа шиг байна шүү дээ. Тийм байж тээ. Түрүү баярлалаа хийж чадахгүйсэн дээ баярлалаа.